Хэсэг цагдаа нар хар тамхины 8 мөрдөж том биетэй залуу байгаа гэдгийг мэдээд баривчлахаар бэлтгэж байна. Тэд модон цохиураар зэвсгэлсэн байлаа. Насанд хүрэгчдийн клубт том залуу ирж илгээмжийг буулгахад зөөгч болгоомжтойгоор авч гар талын хувцас солих өрөө рүү чиглэв. Гинэд түүн рүү клубын бүжигчин бүсгүй дайрч унгаад буудалтай хар тамхиг нь задлж шалгаад хулгайлдаг. Цагдаа нар с ижигтэн ажиглалтаа авсан ч с ижигтэн клубээс гарахгүй байгаа тул цагдаа нар дайралтаа эхлүүлв. Том залуу тэднийг тойруулан шидэж бүр модоор зэвсгэлв. Багийн ахлагч түүнийг чадварлагаар буулган авах хүртэл зэрлэгээр савлаж дийлдэхэргүй байв. Хувцас солих өрөөнд тэд хоосоннуудыг хараад с ижигтэн буудалтайг аваад зугтсан гэж боддог. Дараа нь жижиг ломбард ажилуулдаг маш дуугүй. Зожигчаа Тэшиг гих залуу дэлгүүрээс буцаж ирэхдээ Сомиг их бяцхан охин таарлцсан ч түүнийг тоохгүй байсан тул өөртөө ярилцахыг хүслээ. Тэр саяхан худалдаж авсан хямыг олж харахад тэр түүнтэй хуваалцаж хамтдаа хоолдог. Дараа нь Соми Тэшгийг ямар нэг зүйлээс эсвэл хэн нэгнээс нуугдаж амьдардаг гэж боддог тул түүнийг дээрэмчин мөн үү гэж илт асуув. Ээж нь ч гэсэн түүнийг хүүхдүүдэд муу зүйл хийдэг гаж донтон гэж хэлдэг гэдгийг тэр илчилдэг. Тэгэхээр чи өөрөө олж мэдэх гэж ирсэн юм уу гэж Ташиг асуув. Яг тэр үед цонхыг нь тогшиж клубын бүжигчин Хьюжин Сомигийн ээж нь байж таарав. Тэрээр охиноо тэнд байгаа үгийг мэдхийг шаардсан ч Тэшиг хаалгаа онгойлгох үед хинч байдаггүй Сомиг нуугдаж чаджээ. Хьюжин камера барьцаанд тавиад Тэшгийг хүүхэдтэй нь хамт байж болохгүйг анхааруулж залууг болгоод өгөхөөс өмнө хүүхдээс нь холхон байгаарай гэж айлгадаг. Тэшигч түүнийг үл тоомсорлсон тул түүнийг доромжилж орхив. Ээжийг нь явсны дараа Соми Тэшигт цэцэг авчирсан ч тэр зүгээр л шүүрэн авч орхилоо. Дараа нь Мансаг хэмээх дээрэмчин босс болохом ям юу цохиулж хар тамхи алдсан гэж загнуулж түүнийг олж ир. Эс бөгөөс эргэтний 8-нд нэмэрлэн гэж санууллаа. Хьюжианы амраг Хьё Жонг түүнийг дээрлэхэн зодох ба тэрээр түүнийг хар тамхи хулгайлахад хамтарсан байв. Хьюжиан бараг түүнтэй хуваахаас татгалцсан ч явхаас нь нэг өдрийн өмнө түүнд өгдөг. Хаалгыг нь тогших үед Тэшиг байрандаа ганцаараа байх бөгөөд Соми ээжийнхээ донтсон амрагийг явтал нь үлдэхийг хүслээ. Дараа өдөр нь Тэшиг эхнэрийнхээ дурсгалд зориулан босгосон бунхан хүүхдийнхээ гутал байх газар зочлох болно. Замдаа ангийнх нь хүүхдийн ууртай ээж Сомиг хүүгийнхээ цүнхийг хулгайлсан гэж буруутган цохиж байхыг харна. Цагдаа нар түүнээс эцгийнхийг нь асуухад тэр Тэшгийг хараад түүн рүү заахад Тэшиг би чиний аав биш гэж хэлээд урмыг нь хуурсан байдалтай орхино. Танхаа этгээдүүд болох Мансаг өөрийн ах Жонсук руу залгаж хулгайлсан хүнийг хилж тэр хулгайчийг олж мэддэг. Соми дэлгүүрт Тэшигтэй таарлцсан ч тэр түүнд уурлаж шууд гарч одов. Тэр түүнтэй хамт гэртээ буцаж ирэхэд тэр нулимс туслуулан түүнээс түүнийг эвгүй байдалд оруулж байна уу гэж асууна. Бүгд өөрийг нь үл тоомсорлогч түүнийг ойлгодог гэж тэр бодсон болохоор Тэшгийг үзэн ядаж чадахгүй. Учир нь түүнд хинч үлдэхгүй. Соми гэртээ буцаж ирэхэд Жонсук болон түүний баруун гар болохлом ээжийг нь ус хатаагчаар тамлаж байхыг харна. Тэшиг гэртээ буцаж ирэхэд нь тэнд өөрийг нь хүлээж буй хоёр дээрэмчин түүнд өөрсдийнх нь зүйл байгаа гэж хэлжээ. Тэр төрөвчөө өгч байгаа дүр эсгэж байгаа ч үйлдэлээрээ Баачкагийн зэвсгийг нь булааж тэднийг явахыг сануулв. Лум шалхахаар орж ирээд том залууг цохиулсан байхыг харав. Тэр Тэшигт утсаа өгөхөд Жонгуг үнэхээр хэн болохыг нь мэдхийг хүсээд Хьюжианы камерыг өгөхийг шаардаж Соми болон ээжийг нь машиндаа хөлсөн байдалтай цаанаас нь хашгирах чимээг Тэшигт сонсуулахад Тэшиг камерын цүнхийг өглөө. Лум цүнхийг шалгахад дотор нь хар тамхи нуусан байсныг илрүүлв. Лум буугаа суулж явхаасаа өмнө том залууг буудлаа. Тэшигч тэдний араас уралдан гарч Соми түүнээс тусламж гуйсан ч тэр машиныг гүйцэж чадсангүй. Жонсук тэднийг яагаад Тэшигээс цүнхийг авч чадаагүй гайхлаа. Гуан тэр залуу хитрхи хурдан байсан гэж хэлэхэд Лум том залууг буудахад Тэшиг огт сандраагүй түүнийг гайхшруулсан гэж нэмж хэлв. Тэшиг цагдаад хүн хулгайлагдсан тухай мэдэгдэхийг оролцсон ч тэд түүнийг шалгахыг хүссэн тул утсаа таслав. Дараа нь тэр дээрэмчид рүү уцтаж Соми болон түүний ээжийг сулхаас өмнө тэдэнд ашигтай зүйл хийж өгөхийг хүслээ. Тэшиг заасан ёсоор нь машиныг унан хөдлөхөд ах нар түүнийг дагаж явлаа. Тэшиг машины хайрцагаас түлхүүр гаргаж Тэш хадгалах шүүгэнд очин цүнхийг авахд Жонсук түүнд илгээмжийг 18 цагт минут хүргэж өгөхийг тушаагаад дараа тэд охтыг суллах болно гэд утсаа салгав. Тэшиг буудлыг задлаж уудтай зүйлийг хараад түүнээс аюултай зүйл шаардж байгааг ойлгов. Цагдаа нар хууль бус гэрээ хилцэл хийгдэж байгаа талаар нэрээ нууцсан дуудлага авав. Тэшиг заасан газар дээр нь очиж оймстой хутгнуулаа. Хүмүүс ирж түүнийг авчран мөнгөтэй уулзах өрөөнд аваачран гэмт хэргийн боссын өмнө суухад түүнийг хятадаар шоолж эхэлдэг ба Тэшиг тэдний хэлээр ярьдаг гэдгээ санууллаа. Тэр барааг өгөөд охтыг сулал гэсэн ч мөнгө Тэшгийг юу яриад байгааг мэдэхгүй байлаа. Яг энэ үед Мансаг залгаж цагдаа нар нэгжлэг хийхээр очиж байгааг хэлээд өшөөгөө авахын тулд үүнийг зохион байгуулсан гэдгийг хэллээ. Мөнгөгийн хүмүүс Тэшгийг барьж аваад нүүр рүү барааг шидээд цагдаад барьж өгөхийг хүмүүстэй тушаав. Мөнгө болон түүний хүмүүс цагдаагаас зүхтахад Тэшигч барилгаас өсөрч торон дээр унав. Босс өөр гарцаар зүхтаж байтал Тэшиг түүнийг олж хараад торыг таслаа.
Босс машиндаа суугаад цухтах гэж байтал Тэших машин дээр өсөрч түүний гарах гарцыг хааснаар түүнийг осолдуулна. Тэр гарч ирээд цухтахад Тэших хөөхд бэлэн байсан ч машиныхаа Тэшинд байгаа зүйлийг олж хараад цочирдон зогслоо. Цагдаа нар түүнийг барьж аваад баривчилж Тэшгийн машины Тэшин дэх Хюжаны цогцыг хараад балмагдлаа. Тэшгийг цагдаад баривчилж Хюжаны бүхийд эрэхтнийг хар захын зориулалтаар задлан авсан болох нь тогтоогджээ. Цагдаа нар Тэшгийг шалгаж байгаа боловч 2006 оноос өмнөх түүний талаар юу ч олж чадаагүй. Тэд Тэшгийг ярихгүй бол хорих болно гэж сүрдүүлдэгч тэр амаа хамхсаар байдаг. Хэдэн минутын дараа цагдаагийн газар бүхэлдээ эзгүй болж Тэших алга болсон байлаа. Сомиг ээж дээр нь авчирна гэж амлаад замын хажуугийн орон сууцанд хөгшин эмэгтэйнд буулгаж, харин хөгшин эмэгтэй Сомиг дээврийн хонгилд цоожлоод тэнд орхиход тэр эргэж харуул бусад хулгайлагдсан хүүхдүүд түн рүү ширтэж байгааг харав. Тэших гар утсаа салгаж хаялаа. Энэ хооронд цагдаа нар Тэшгийн оргож байх үеийн бичлэгийг үзэж байгаа бөгөөд 6 цагдаа эмнэлэгт хэвтэж байгааг тэмдэглэжээ. Түүний ард талыг илүү гүнзгий судлуул цэргийн тагнуулынх нь түүний мэдээлэлд хориг тавьсан болохыг тэд мэдлээ. Жансук Йожианы найз залууг Тэшихтэй холбоотой юу гэж сэжиглэн барьцаасан ч тэр юу ч мэдэхгүй тул Мансок түүнийг алжээ. Энэ хооронд Лумом Юнгыг барьж аваад алчглаа. Цаашид мөрдөн байцаалтын явцад цагдаагийн ажилтнууд Тэших нь Өмнөд Солонгосын армийн тагнуулын нууц ажилтан байсан бөгөөд олон шагнал хүртэж байсан боловч шархтаж, жирэмсэн ихнэр нь Хитмэний гарт амиа алдсны дараа тэтгэвртэй гарсан болохыг олж мэдэв. Тэшиг өөрт нь өгсөн бүртгэлгүй утсыг зарсан хүнийг хайж олжээ. Тэр хүн хэн авсныг хэлэхээс татгалзсан тул Тэшиг өрөөнд байгаа залуусыг бүгдийг алж эхлэв. Дараа нь түүнд Дачи нэртэй цогцос задалдаг машины талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэшигч тэр газар руу яаран очсон ч клуб байж таарав. Тэшигч дотоош ороход Дучи угаалгын өрөөнд байлаа. Дучи хотоо суулсан боловч Тэшиг хитрхи хурдан тул түүнийг өөрийнх нь хутгаар тулгаж Жонсог руу авч явахыг тушаасан ч гинэт Лум гарч ирэн түн рүү буудаж Дучгийг алав. Тэрээр өөрийг нь отож байгаа Тэшгийг агнахаар явж тэр хоёр тулалдаж эхэлнэ. Аль аль нь хурдан бөгөөд хүчтэй жиг цохилцож тулалдлаа. Лум салж цухтахаас өмнө Тэшгийг буудаж амждаг. Тэшигч сүх бариад Лумыг бүжгийн талбай дээр харсан ч Мансок гарч ирээд Лумтай хамт явхаасаа өмнө газар утас сунгаж өглөө. Тэр утсыг шүүрэн авч гаруудыг машинтай явж байхыг харав. Тэр тэдний араас гүйцэх байсан ч буун дуу түүнийг сулруулж тэрээр аргагүй нэрхэнд зогслоо. Цагдаа нар түүн рүү буудахад тэр машин хулгайлан цогтдог. Мансок түүн рүү залгаж Хюжиан өгсөн гэж шоолж байх үед тэр жолоо барьж байв. Тэр Сомид адилхан зүйл хийн гэж занал хийсэн ч Тэшиг түүнд чамд амьд үлдэх ямар ч боломж байхгүй гэдгийг сануулж бүх хүмүүсийг өөртөөгөө хамт дуусгахаар төлөвлөж байгаагаа хэлв. Тэшиг биенээсээ сумыг салгуулахаар хуучин найз дээрээ иржээ. Тэрээр ихнэрээ алдсан өдрөө санаж байна. Тэд хөвлийдэх хүүхдтэй юм авахар дэлгүүр хэсч байтал гинэт ачааны машин мөргөж ихнэрийг нь дайрсан байна. Хитмэн гарч ирээд түүнийг буудсан боловч хамт ажиллагсад нь ирж түүнийг алхаас өмнө орчээ. Тэшиг эдгэрч найз нь түүнтэй хамтрахаа хэлсэн боловч хэрэггүйгээд Тэшиг түүнд олох ёстой хүн байгаа гэж хэлв. Тэшиг хүсээ тайрч өөртөө костюм буу авдаг. Түүн рүү мөрдөгчин залгаж Соми амьд байгааг хэлээд хамгийн сүүлд хаана байсан мэдээлэл хэлжээ. Энэ хооронд Соми болон бусад хүүхдүүдийг Лум манаачтай өрөөнд хорж байлаа. Соми Тэшигтэй тулалдаж шархацсан духан дээрх шархыг хараад түүнд боолт хийж өгөөд ээжтэйгээ дахин уулзах хэсгийг асуухад энэ үг Лумыг зовоож байгаа бололтой. Тэшиг тухайн газарт очиод боодолтой зүйл аваад тоглоомын газар руу явж буй хүүхдийг олж хараад хүүхдүүдийг гэмт бүлэглэл нууцаар хууль бус бодис судалдаалахтаа оролцуулж бэлэн мөнгө цуглуулахад ашиглаж байгааг ойлгов. Тэшиг Сомиг олно гэж найдан нэг хүүхдийн араас дагсан боловч түүнийг 2 цагдаа олж харахад цухтахаас өөр аргагүй болдог. Тэрээр байшинд орж ирээд гадаа машинд сууж буй хүүхдийг харав. Цагдаа нар түүний гарцыг хаасан тул Тэшиг цонхоор үсэрч такси хулгайлан араас нь даглаа. Микроавтобус түүнийг мдээгүй бололтой. Дэлгүүрт сэмхэн ороход хаалга руу орсон хөлийн мөр харав. Тэрээр нууц хаалгыг нээж хүүхдүүдийг ямар ч масгүй ажилуулдаг химийн лабораторийг олж харав. Нэг хүүхэд унсан бөгөөд Тэшиг Жонсук болон түүний хүмүүс тэнд байгааг мэдлээ. Өөр өрөөнд сэмхэн орж хагалгааны ширээ шигзүүл болон эд эрхтнийг нь авсан цогцснууд хадгалагдаж байгааг харав. Тэшиг өөр өрөөнд хідэн хүүхдэд нэгэн тарилах хийх гэж байгаа бөгөөд Тэшиг тэр хүнийг буудаж Жонсугийг булангаас цухтахад хөлөнд нь буудлаа. Мансок ачааг хариуцаж байхад нь Тэшиг залгаж Сомиг өөрт нь авчрахыг шаардлаа. Жонсугийг хүлээд хадаасны буугаар буудаж өвдөж орилоход нь Мансокийн уур хүрдэг. Тэрээр уцаа таслахаасаа өмнө охиныг буцааж өгөхөд Мансокт 1 цагийн хугацаа өглөө. Тэрээр лабораторид хийн хоолойг онгойлгож тэднийг гарсны дараа тесрэхээр цаг хугацааг тооцжээ. Хэсэг хугацааны дараа барилга дотор хүчтэй дэлбэрэлт болно. Гадаа Тэшиг хүүхдүүдийг цуглуулж тэднийг гэртээ харьцгаа гэж хэлв. Сомиг Лум болон түүний хүмүүс машинд суулгалаа. Тэрээр ээжтэйгээ уулзахыг хүссэн ч ээжийг нь алсныг мэдээд нулимсаа урсган Лумыг худалч гэж дууддаг.
Дараа нь түүнд им уулгаж нүдийг нь авахар төлөвлөж байгаа тул хагалгаанд бэлтдэг. Тэшиг Мансакийг хамгаалагчдаар хүрээлүүлсэн хорогдох газарт нь хайж хурж ирлээ. Тэр Сомыг тэднээс буцааж авахыг шаардахад Мансак цилиндерт хийсэн усанд хөвж буй нүдийг нь гусуулахад Тэшиг хараад цочирдлоо. Мансак түүнийг шоолж тэд охиныг алсан гэж хэлэхэд Тэшиг нулимс туслуулан зогсоно. Тэшиг буугаа сугуулж лумыг буудах вэ гэхээс зайлсхийх зураа хүмүүсийг нь алж эхлэв. Түүний сум дуусч дээрэмчдтэй тулалдаж хид хідэн цохилт авч бүр хутгалуулж эхлэв. Гэвч тэр гаруудыг хутгаар сийждэг. Нүдийг нь олохыг хичээсэн ч лум цилиндрийг буудчихв. Тэд бие биентэйгээ нүүр туллаа. Лум хутгаа сугалан давталж тэд бие биенээ хурдан цохиж Тэшиг түүнийг олон удаа хутгалж дуусгахын өмнө түүнийг зүрхэнд нь нэг удаа хутгалахад аажмаар амьсгал хураалаа. Мансак болон түүний хамгаалагч зүхтахыг оролдож байх үед Тэшиг хамгаалагчийг буудаж хороогоод Мансак машинаа жолоодохыг оролдсон ч Тэшиг дугуйг нь буудаж түүнийг осолдуулна. Мансак цагдаа дуудаж энтер. Тэшиг машин дээр гарч ирээд буудсан ч цум нэвтэрдэггүй шил байж. Мансак түүнийг хизээж алдж чадахгүй гэж шоолж эхлэхэд Тэшиг бууны хошууг шилэн даран шил хагартал олон удаа буудаж тэр эцэст нь Мансакийн туханд буудан хөнөөс хонзонгоо авсан ч Сомыг алдсандаа харамсаж Тэшиг уг хашуугаасаа ангижрахаар бэлдэж байтал Сомигийн дуу сонстов. Түүнд ийдэг хандсан тул түүнийг өрөвдсөн лум түүнийг аварсан бөгөөд савнд байгаа нүд нь өөр хагалгааны эмчих байв. Соми уйлж Тэшиг түүнийг үнэхээр бодож аварсанд баярлаж мөн түүнийг буцааж авсандаа баярлан уйлна. Цагдаа нар Тэшигийг баривчсны дараа Тэшиг Соми хоёрт хамт явахыг зөвшөөрөв. Соми унтаж байх хооронд Тэшиг тэднээс жижиг дэлгүүрт орохыг хүсэв. Хичээлийн хэрэгслийн хамт үргэлж худалдаж авдаг. Цагдаа нар түүнийг авч явах ёстой тул тэр Сомид ганцаараа байх болно гэж хэлв. Явхаасаа өмнө тэр түүнийг тэврэхийг гуйж түүнийг тэврээд нулимс туслууллаа.